Ерөнхий сайдын мэдээлэл донд ийм өгүүлбэр байна л да. Сангийн орлого жил бүр нэмэгдэж 20-30 гэхэд сангийн нийт хөрөнгө 3,8 төгрөг төрөх төсөөл байна гэж байна. За энэ сангийн бүрдлэгүүд бол нөгөө манай одоо төсвийн тэнцвэржүүлсэн орлого нэмэгдэлттэй буюу ашигтай гарч ирж түүнээс нь авах ийм хуультай байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар мөн өнөөдрийн энэ эхний удирдлагын байдлыг өмнөх оны эхний удирдлагын байдалтай харьцуулахад нөгөө манай төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл маань хасахтай явж байгаа. 353 тэрбумын алдагдaltaй явж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 их найд байсан. Тэр хэд дахин буурсан нь бол эндээс харагдаж байна. За нөгөө гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, экспортын бараа бүтээгдэхүүн болох нүүрс маань одоо юу болцсон явж байгааг бид бүгд маш сайн мэдж байгаа. Нүүрсний экспорт гэхэд мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 883 сая доллараар буураад өөрөөр хэлбэл 42% буурсан явж байна. Үнэн нь $129, $105 зарж байж энэ ашигтай гараад энэ ашигасаа бид нар энэ сангуудаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн маань үнэн нь одоо бараг $50 буурсан явж байна. За энийг ингээ алтаар нөхнө гэж яриад байгаа. Гэтэл алт чинь бас өмнөх оны мөн үетэй харьцуулахад $47 сая буурсан явж байна. Ингээд бүх юм чинь хасах үзүүлэлттэй ингээд буурсан яваад байна. За нийт орлого бас бид бүхэн мэдж байгаа. 1.2 их найд буюу 16% буурсан явж байна. За экспортын гол бүтээгдэхүүн энэ нүүрс чинь угаасаа бараг 45-аас 55%-ыг нь бүрдүүлж байгаа. За энэний үнийг бид сая ярьлаа. Экспортын нийт орлого бас яаж буурснаа ярьлаа. За тэгээд энэ ирээдүй гэдэг нэг гоё нэрийн дор ингээд нэг баялаг гэдэг нэг гоё юм нэр хоч юм шиг юм ил нэг яриад байна. Гэтэл өнөөдрийн бодит амьдрал чи ямар байгаа юм бэ? Та энэн дээр юу санаа зовж гин үү? Тэр баялаг бүтээх гэж энэ сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ ард түмний амьдралыг та яая гэж бодож байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого ярьж байгаа юм бэ? Энэ баялагын санд хуримтлуулна гэд хийж байгаа энэ ажил чинь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагч нарт яаж тусах юм бэ? Гадны хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа мó? Таны энэ дээр тусгасан 30 он гэхэд 3 их найдаар эн чинь наривжих, баяжих ийм боломж гарц гаргалаа харагдаж байгаа мó? Та ер нь одоо 6 жилийн төрд өндөр дэд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад та 5 дахь жилдээ орж байна. Та хитрхи вакуумжаад хитрхи амьдралаас тасарсан юм биш үү? Цаан чи яг иргэдийн амьдрал ямар байгааг та мэдчихэж байгаа мó? Нэг 145 мянган төгрөг тараагаад тэгээд бүгднгээс нь хөрөнгө эзэмшигч болгоцсон. Тэгээ 3 сая хүн хөрөнгө эзэмшиж гэнэ гэдэг өнөөдөр статистик дээр орсон. За баяр дахь дараагийн асуултанд хариулъя. Улс төрчиж байгаа учраас би бас улс төрчиж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа? Энэ Эрдэнэтийн 49 за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо? Энэ байдлыг зэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байна. Одоо энэ стратегийн ордууд орж ирэх энэ материалуудаас тэгээд өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна үз. Гэхдээ би өөртөө ч юм ярихгүй. Цаан ч үг хэлүүлээд байгаа. Тэр нэг хитэн нөхдүүдтэй чинь би байр сууриас нэг их хазаахгүй. Сүүлийн 20 гаруй жил бандан зураад Монгол улсын өмч хөвчлөлийг хідэн ордтой нь аваад будаа болгоцсон байгаа зүйл удахгүй энэ материалаар орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа. Би мань гишүүн рүү одоо хандаж хэлж байгаа юм шиг. Урд нь хэд удаад автагтаад би өөртөө ч бас уулзаж ярьж байсан. Яг энэ одоо зарчим дээр зарчмын байр суурь одоо өөр байгаа. Одоо зарим улс төрчдийн өнөөдөр яг энэ үндэсний баялагын санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр удаа дараалан бас ил дал цаад хийж байгаад л би бухимдаж тэгэлж байгаа. За энэ байр суурин дээр би байна. Тэр хүмүүсийн хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар одоо залуучуудыг өмнө турхах биш. Асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордууд хийн эзэмшиж байгаа бид нар мэдж байгаа.
Үүний цаана ямар асуудлууд байгааг бас мэдж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн маань ийм зүйл бас битгий автаарай. Одоо энэ удахгүй энэ хаврын чуулган, намрын чуулганы хамгийн том сэдв баг энэ болох байх. Олон янзын зүйлүүд гарах байх. Энэ том төслүүдтэй адилхан. Тийм учраас нэгэнт цагаан өнгөрөөдсөн байгаа улс төрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг их ашигын зөрчигдөд ирэхлээр энэ тэндээс энгийн залуучуудаар дамжуулж эсвэл хэвлэл мэдээлэлээр дамжуулж ийм байдлаар бохир технологи энэ цаг үеийн улс төрд хэрэглэх гээд хэрэггүй л гэж байлж байгаа. За энэ дээр би дахиад ч яг ийм байр суурьуд бас илэрхийлнэ.